Манай улсад жилдээ 500 гаруй хүн зам төвийн асуудалмаас харамсалтайгаар амьсаа авч байна. Замын хөдөлгөөний дүрм зөрчигдөх тоог таны, миний, бидний хайртай хүмүүсийн аймнаас эрүүл мэнд яригдж байдгийг ямагт сайн хэлдэг. Аз жаргалтай амьдралаа үнэлүүлэхийн тулд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөцгөө бусдаараа хүндлэе, нэгнээ хайрлаа. Тэгштэй. Монголын авто зам дээрх хүсээгүүдээ харамсалтайгаар өргөжсөөр. Ирмэдэг дуулгаж байгаадаа хөлцөд өчөө. Өнөөдөр өглөөд хэд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хонхрын замд 6 хүн сууж явсан автомашин онхолтлоо. 6 хүний 3 нэгдүгээр сэхэнд байна. Ийм байдал нь тун муу байна. Хурд хэтрүүлсэн шалтгаан нь осод гарах шалтгаан болсон байж бодож байна. Нэг мөцөж дээш гарцсан битчихсэн. Зургуулаа. Тий. За зургуулаа тэгээд одоогийн биеийн байдал нь ямар вэ? Одоо манай 3 найз биеийн байдал ер нь муу байна. Тэгээд 3 найз ч одоо хаана вэ? 3 найз сэхэн амьдралхтайгаа. За. Тэгээд одоо нэг нь би тэгээ манай хоёр болохоор арай гайгүй. Нөгөө хоёр нь хэрэг? Нөгөө хоёр нь хүзүүний гэмтэлтэй, нэг нь болохоор хөл гарны гэмтэлтэй ах шиг лээ. За жолоодч явсан ингэж. Нур болоотаа одоо сэхэнд байгаа. Сэхэнд байгаа. 3 найз ч одоо 3 сэхэнд. Тэгээ 3-аас сэхэнд байгаа. Ер нь хэдийн орчим өнгөрсөн, хэд өнгөрсөн ер нь мэдэх боломж байсан уу? Ер нь юу болоод өнгөрсөн мэдсэн үү? Мэдхгүй. Тэгэл нэг мэдсэнчл дээш гараал хөвтсөн байсан. Та нар тийш юунд явж байсан бэ? Тийшээ нөгөө мэдгүй манай тэр нэг 3-4 найз нөгөө хоор ахын шоронгоос гарч ирж байгаа. Тэгээ тийшээ тэр нөгөө хоор ахыгаа очиж авна гэж явж байсан юм шиг байна. Явжсэн. Тэгэл замдаа тэгээ тосч авч чадлагүй. Тийм, тосч авч чадлагүйгээр тэгээд ингээ гэмтчихсэн. Манай нийслэлийн онцгой байдлын газар Шуурхай бүлэг 105-д яг 9 цаг 38 минутанд хонхор явдаг зам дээр автовын осол гараад машиндаа хүмүүс дарагдсан гэсэн дуудлага очсон. Бид нар яг хэргийн газар явж очиод яг хонхор явдаг замд бомтын уулуур дээр Subaru маркийн машин одоо замаас гараад бүр хөмрөөд унтсан байдалтай. Тэгээ хүмүүс нэндээ хараад унтсан байсан. Тэгээд дандаа нэг 19-с 20 насны 5 залуу байсан. Тэгээд асуухад бол зөвөр яг машин гүйж дөрүүлж байгаа шахчихлаа гэдэг. Тэгээд тэрнээс болж хажуудлын замын хувьд даалгадуудад унчлаа гэсэн тийм байдалтай юм хэлжсэн ганц гайгүйсэн залуу. Тэгээд тэр залуу маань ч гэсэн юм хойштол жоо биеийн байдал нь хүндэрсэн. 5 хүний биеийн байдал бол одоогоор нэг нь бол маш хүнд. Одоо баг амьсгал урааж ш магадгүй би бодож байгаа. Гэхдээ ер нь бол яг бүгдийг нь бол бид нар бол амин аварсан. Ер нь бол тэнд бол дон зэргийн гэмтэлтэй өнгөрсөн нэг ч байхгүй.
2-7 хоногийн өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт 27 эмийн сангийн тэнд ягууны гацаар гарчсан 10 настай хүүхэд бусдын автомашинд мөрөгдөж харамсалтайгаар амиасаа алдсан. Түүд өчтөр биднийг бичлэг хийж байх зур мөн тэнд 40 гаруй насны эмэгтэй автомашинд мөрөгдлөө. Яг тэр ягууны гацсан дээр. Харин 50 байлтаа би хүнсгээр бол болсон шүү дээ. За үзэгчдээ биднийг яг энэ гацсан дээр бичлэг хийж байх зур мөн л нэгэн настай эмэгтэй тэнд зогсож байгаа 1758 Мобака гэсэн автомашинд мөргөгдлөө мөн л гарцаараа гарч явсан. Мэдгүй хоногийн өмнө би түрүү хийсэн тийм ээ. 10 настай хүүхэд бусдын автомашинд мөргөдөж амнасаа алдсан. Тэгэхэд сая мөн нэг настай хүн гарцаараа гарч яваад энэ автомашинд мөргөгдлөө шүү дээ. Тэгэд нэг жоохон охин барьж ах шиг байна тийм. Хоёулаа тийм. Байдал ийм л. Одоо гэмтэл рүү явъя. Яасыг чи хаана нүдэж чинь? Яа доош нь Хөдрөө нүдэж чинь үү? хөдрөөгөл нэг халуур гэд. Йоо. Ямар ч байсан бол дуун зэрэг арцгийнхаа зурган дээр бол энэ ундагаас баруун талтаа уурсан байна. Тэгэхээр бол цаашдаа бол хэвтийн хвшлүүлэх шаардлагатай юм байна. Өөр ус тал дээр бол тархитлагын талаас бол ухаан санаа бол эрүүл. Тэгээ баг зэрэг согтолттой юм байна. Тэгээд одоо голоодыг гэмтлийн гарсан шинжлэлийн арцган дээр эмтгийн зурган дээр арцган ундаг гэсэн тавхралтай байсан. Дөнгөж юм автомашинд мөрөгцсөн хүн ийм эмнэлэгт хэвтэх болж байна. Тэгтээ гэмтэл авсан байна. Мэдээч дээ. Хэдэн тоон төмөрт мөргүүлсэн хүн тийм ээ ямар төлөв байх вэ? Би 20 дааруудад тэгээд ингээ гэрэн тохоогоор зүүн гарч ичээ эргээд тэгээ би ингээ явж байсан чинь гэнт нэг хүн ингээ гүгөөгөл гараад ирсэн байхгүй. Тэгээ хамгийн гол нь би таараас дараад за энэ хүн ийшээ гүг гарцгаана гэж бодсон. Тэгээ яасан чи энэ хүн дэр эргээ буцсан байхгүй нөгөө эгч чинь. Эргээ буцаа ингээ гүйсэн байхгүй. Тэгээд дэргэч чи яага мэдгүй дундаа ингээ самдраад би тэгээ таараас гიშгээд тэгээ Хэдхэн хоногийн өмнө 4 сарын 23-ны өдөр мөн одоо явган хүний гарцаар гарч явсан 10 настай хүүхдийг мөн одоо жолооч согтууруулах онооны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодж явсан жолооч бас зам гарч явж байхад мөргөж мөн амь насыг нь хохироосоо эмгэнэлтэй ийм хэрэг гарсаар байтал чинь дахин одоо энэ дээр бас хайхрамжгүйгээр мөргөж хүн одоо зам тээврийн ослол гаргаж хүний одоо биед одоо гэмтэл учруулж байна. Тэгэхээр жолооч нар маань үнэхээр одоо хай хөрөмжөг байна. Хоёрдугаарт замын хөдөлгөөний өдөр маань баримтлахгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохгүй улмаас энэ одоо зам тээврийн ослол гарч байна. Тэр ослол гарч байгаа шалтгааныг та хэлэхгүй юу? Гарцсан дээр л ирэхэд явган зөксөгчнөр маань мөрөгдөд байна л да. Замын хөдөлгөөний дүрм жолооч нар маань баримтлахгүй улмаас л ерөөсөө одоо яг энэ нөхцөл байдалд бол одоо осол гарах гол шалтгаан болж байна. Гарцаараа гарч байгаа хүн зохицуулдаггүй гарцаараа явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчд жолооч зам тавьж өгөх ёстой. Өөр энэ дээр ямар ч одоо шалтгаан байхгүй. Энэ осол болохоос өмнөхөн бид нар зам цагтаа нартай хамтраад явган хүний гацсан дээр явж байгаа хүмүүстэй жолооч нар зам тавьж өгж байгаа эсэд хяналт тавьж байсан юм аа. Одоо энэ хүү бичлэгээ үзэгч та бүхэндээ үзүүлье. За энэгээр зам гарахад хэр хүндрэлтэй байна? Яа бас хэцүү шүү дээ. Гэрэл дохоогоо дайрч. Чи зам тавьж өгч гинэ үү? Үгүй дээ варагшгүй. Чи харж байгаа шүү дээ сая. За. Тэгэхээр үзэгчтэй. Та бүхэн энэ гарцыг санаж байгаа бах. Зогсоодгүй болзуур. Ингээд гүүгээл гарч байгаа. 2-7 хоногийн өмнө яг энэ гарцсан дээр 10 настай
бяцхан хүү автомашин дайруулж амнасаа алцсан та бүхэн санаж байгаа. Тэгвэл өнөөдөр байдал ямар байгааг би эргээс сурвалжлахаар энд ирээд байна. Гэтэл байдал мөн л адил хэцүү хിവэр дэн. Тэр цаанаас ханд гараг. За одоо за бид хоёр одоо ингэж зам тавьж өгөх нь харъя. Зас чимний ганаа сайн барина шүү. Гүүж болохгүй шүү. За ингэж хараа автомашины доо зам тавьж өгөхгүй байгаа. Ингээд нэг симхий гарахаар л нэг гарч байгаа байхгүй юу? За ахын дэ гэртээр байдал ийм л байна штэ манайхаа. Тэгэхээр энэ дүрм зөрчиж байгаа жолооч нартай хатуу харьцаа тооцож ажиллах ёстой гэж би бодож байгаа. За миний тухайд яах вэ? Томчуудын тухайд бол автомашин харж байгаад автомашин байхгүй хэсгээр нь гүүгээч гэдэг юм нэг арга надад гарч байгаа. Гэтэл бидний дүүнер хүүхдүүд цаашаа өгөөд хөгшөд маань зам үлэг гарч чадахгүй байна штэ. Дайрагчаад байна. Амнасаа алдчихад байна. Хэцүү байна. Тэгэхээр би одоо энд яг энэ гарцсан дээрээс эхлээд хэд хэдэн гарцаар зам цагдаа нартаа яваад хяналт тавина. Явган зорчигчид зам тавьж өгөөгөө жолоочд харьцаг тооцож ишгээр ажилтнаа. Жолооч нар хязаа соёлтой болно. Тэр хүртэл явна. Сайн байна өгч. Сайн байна. За энэ замаар гарах яг хэр өндөртэй вэ? Гарцаарууд машин зогсох ёстой шүү дээ. Гарц дээр бол. За тэгээ зогсож гэнэ үү? Зогсохгүй юм чи яхан бараг дайрч халаа юм чи. Тэгээ бараг гүүгээс өөр арга байхгүй. Та сая одоо гүүгээд нэг юм гарч ирж шээ. Тэгдэж шүү. Мөргүүлэх шахаад. Тий. Тэр чинь зогсох ёстой шүү. Жолооч нар бол энэ чи бид нар гарцаар гарч байгаа юм чи ямар өөр гарчгүй газар гарчвал бас. Жолооч нар яаж соёлжуулах вэ? Одоо жолооч нар зарчигтай хүндлэх ёстой шүү дээ. Яваа гэж та. Гарцаа машинаа зогсоож яж явган хүмүүсаа гаргаж өгчөөд хөдөлж явах хэрэгтэй. Тэгтүүд тэхгүй байгаа юм чинь. Бараг машинаар дайрах гал байгаа юм чинь. Байдал ийм л байна тийм ээ. Энэ жолооч нар аавгүй, ээжгүй, хүүхдгүй, дүүгүй юм шиг аашлах юм аа. Хэрвээ аав нь юм уу, ээж нь ингээд зам өндөр гарч ирсэн бол зогсоол зам тавьж өгөндөө. Тэгэхээр нэгээ хүн гэдэг үүдээс нь хараач тийм ээ. Тэр нэг богоон барьж явж байгаа юм штэ. Зогсож болохгүй техник байгаа биш. Хоёрхан педалн дээр гიშгээд тийм ээ. Явган зорчигч нараа хөндлөө зам өдгөөний дүрмийнхээ дагуу нэгдгээр хүмүүст зам тавьд өгчөд юу нь болохгүй байгаа юм бэ? Жолоочоос би говьх байна. Энэ зам өндөр гарч яваа нэгнээ хөндлөөч гэж. Зам өндөр гарах хэр хэцүү вэ? Энэ хэр хэцүү байдгүй? Ер нь хэцүү шүү дээ. Машинаа зам тавьж өгдөг үү? Гэхдээ ер нь бараг л үгүй дээ. Тийм үү? Тийм. Жолооч нараа яаж тавьж болох вэ? Анда юу гэж бодож байна? Мэдгүй бас яг хүндрэлтэй шүү дээ. Уг нь хоо хүнийхээ соёлоос л уг шалтгаална. Жолооч нар хандаж юу гэж хэлдэг бэ? Тийш харж чадчих. Замын хөдөлгөөндөө соёлтой боловсон оролцоосоо л гэж хүсэж байна да. Тэгж хэлмээр байна. Явган зорчигчтой зам тавьж өгөөч гэж тийм. Тийм. Явган зорчигчтой зам тавьж өгөөч л гэж хэлмээр байна. За баярлалаа. Ямар зорчигч гаргаснаа ер нь мэдхгүй байна. Энэ сая энэ явган хацаар гарснаа мэдсэн үү? Цаанаасаа Тэ? 25 улзар юм уу? Одоо мөн энэ тэр байна. Харсан уу юу? Харсан. Тэ. Тэгээ урд урчин сая нэг явган зорчигч гүүгээд гарлаа шүү дээ, тэ. Явган хүний гарцаар. Уг нь бол замын хөдөлгөөний дүрмдээ яах ёстой вэ? Тэгвэл бүлээн л дээ. Яг яах ёстой замын хөдөлгөөний. Та мэдгүй юу? Зам гарцныхаа юу гарцаа гарч байгаа хүнийг хүлээ гэж гаргаж та. Гарцаар гарч байгаа явган зорчигчийг гаргана, тэ. Тэгснээ дараа замын хөдөлгөөний